Миний хүүхэд нас бол ерөөсөө хөгжим дотор л одоо хөгжмийн одоо ийм хөгжим дурлсан, хөгжим сонирхсан, хөгжимд суралцсан тийм л одоо нас байсан. Тэгээд одоо нэгдүгээр ангиас бараг л хөгжим сонирхож л янз бүрийн хөгжимдөр тоглож сурах гайдал тий. Тэгээл ингээл Баянхуур багш нь бол дуу хөгжмийн багш маань 10 жилийн дуу хөгжмийн багш маань бол Баянхуур хөгжим надад заадаг. Тэгэл Баянхуур хөгжим маш сайхан хөгжим, энийг сайн сураарай гэл. Тэгээд өөрөө бол бас ингээл хажуугаар нь өөр хөгжим сонирхоод өөр хөгжим бас тоглож сурах гайл те. Ингээд Баянхураач сургууль нь өөр төгөлдөр хуурч бас ингээл сонирхно гээл. Цүгэлдээ бол нөгөө хөгжим зохиож үзэх юмсан, дууны ай зохиож үзэх юмсан гэдэг нэг тийм нэг мөрөөдөл гэхөө энэ тийм нэг дотор бодол төрөөдөл ер нь яаж одоо дуу зохиодг юм бол ер нь дууны ай яаж яадаг юм бол гэдэг ингээд бодож явах үед одоо шүлэг одоо ямар ч хэсэн олох ёстой юм байна. Шүлгэнд ингэж ай хийж үзэх ёстой юм байна гэдэг тийм бодол төрөөл 8 дугаар ангиасаа ер нь дуу зохиох тэр хүсэл мөрөөдөлтэй. Ерөнхийдөө бол дуу зохиох эхэл маань тэндээс 8 дугаар ангиас эхэлсэн. Анхны дууга зохиох гэж нэлээд бас одоо асуудалтай тулгарч байсан. Тэгээ ямар ч зэндээ өөрөө ингээд анхныхаа дууны одоо шүлгээ бичээд тэгээ ер нь бол аялгау надаа одоо өөрт мань орж ирээд байгаа. Тийм аав ээжийн тухай дуу одоо зохиох юмсан гэдэг тийм бодол ороод манай ангийн багш одоо 10 жилийн ангийн багш бол монгол хэл уран зохиолын багш байсан. Тэгээ би бас азтай гэж боддгийг. Тэгээд багштаа очиад нөгөө шүлгээ үзүүлээд би ер нь ингээд дуу зохиох гэсэн юм аа. Тэгээд та надаа энэ дууныхны шүлгийг надаа ингээд засаад өгөөч, гоё шүлэг болгоод өгөөч гэд. Багш маань айгуу гоё тийм уриалгахны сайхан хүлээж аваад би ямар ч байсан гэртээ очиод ингээд нэг сайн үзээд ингээд шүлгийг чинь ингээд нэг сайн хараадахыг гэдэг. Тэгээ маргааш нөгөөдөр нь удалгүй багш нөгөө шүлгийн маань ингээд айгуу гоё яг жинхэнэ яг дууны шүлэг болгоод ингээд авч ирсэн. Тэр бол нөгөө аав ээж минь гэдэг нэртэй миний анхны дуу байхгүй юу. Тэгэл нөгөө шүлгээ багштай одоо баярлаад нөгөө шүлгээ аваад багшаас аваад тэгэл нөгөө дуу хөгжмийн кабинет өрөөнд тахимдаа ороод төгөлдөр хуур дээр нөгөө шүлгээ тавьж байгаа нөгөө дотор бодогдоод ирсэн тэр аялгаагаа л одоо нийлүүлж үзэх гээд байгаа шүү дээ. Тэгэл нийлүүлээл ингээл тоглоол дуулаад нөгөө аян дээрээ үгээ хэлээл тэр шүлгээ хэлээл дуулаад ингээл үзсэн чинь ерөөсөө ямар ч баг засваргүйгээр шахам гэдэг аялгау нь шүлэгтэйгээ бүр ингээд нийлээд ингээд хоорондоо хацалдаад тий. Тэгээ ингээд яг ингээд нэг ерөөсөө л нэг тийм дуу. Ерөөсөө миний хувьд бол ерөөсөө л тэгэл дуу болчих. Тэгэл би дуу бүтээж зохиочлоо гээл дотроо одоо баярлаа л тий. Тэгээ дуу хөгжмийнхаа багшид бас ингээд сонсоход Амен та алагхан хорвогийн ачлалт нэгэн хүмүүн билээ алдрайхан үрс бидэндээ ахаад заяахгүй ачтан билээ Огас хайртай аав минь та ухан хайрсан буянтан билээ ээж минь та энэ л орчлонгийн эгэл нэгэн бүсгүй билээ Энхрийхэн үрс бидэндээ эргээд олдохгүй эрдэн билээ зэхөө уянга бүвэ ээж минь та урам бэлгэлсэн дайган билээ гэд. Одоо хамгийн анхны зохиосондоо багш маань бас ингээд айгүй баярлаа. Хүү ямар гоё чи ингээд юу одоо ингээд дуу бүр ингээд зохиодсон байна штэ. Ийм гоё аялгаутай дуу байна штэ. Одоо энэ хүүхдүүд дуулах юм бол хүмүүс дуулах юм бол айгүй амархан сурах ийм гоё дуу хийсэн байна штэ. Багш нь засварлах шаардлагагүй. Чиний ерөөсөө анхны санаагаараа анхны ингээд юугаараа энэ дуу чинь бол ерөөсөө л нэгээрээ байхад болно. Хэрвээ багшийн санаа ороод багш нь засварлаад ингэх юм бол бүтээл гэдэг юм бол чинийхээс өөр болоод явчихна гэх. Тэгэл ерөөсөө анх тэгж урам өгөөл хоёр багш маань хоёулаа тэгж урам өгөөл тэгэл миний анхны дуу төрд 8 дугаар ангид одоо
одоо төрж исэн. Тэгэнгүүт манай ангийн багш бас мундаг яг хүүхдүүдийнхээ төлөө ингэж явдаг юм гоё багш хүүхдүүдийн авиасыг бас ингэ хөгжүүлэхэд. Тэгээд надыг дагуулад би тэгээд өвшөө нэг шүлэг бас багшаасаа одоо нэхэд байхгүй. Өвшөө багшаа шүлэг олдох уу ингээд өвшөө ингээд дууцах бол би ингээд бас чадах юм шиг байна, болох юм шиг байна гэдэг. Тэгээд надыг одоо тэр одоо бас нэг одоо адилхан Монгол хэл уран зохиолын ийм багш нар аваачижсэн шүлэг бичдэг тийм багш нар дагуулж очижсэн манай ангийн багш. Тэгээд тэр үед нөгөө багш маань одоо ингээл бас айгүй одоо сайхан хүлээж аваад надад нэг ийм шүлэг байгаа. Энэ шүлгийг чи нэг хараарай гэд. Тэгээд тэр нутгийн сэлэх гээд дууны шүлэг өгчээсэн. Эрдэвийн аянд хүний нуудаа энгийн даруу сайхан явбал ээжийн ар шиг цоолхон илвнэ нутгийн мен салхиудаач адасхан газрын чулуу хөндөөгийн учаар амгадан одон тимээ мэндийг авчирааё төгсч жаргал ингээд хүүхэд наснда ингээд дуу зохиогоод эхэлсэн ингээл багш нар бас хоорондоо олдод танд одоо тэгэл ингээл багш нар хоорондоо ч бас ярьсан баг. Тэгэл яасан чи нөгөө лавсрын багш манай увсад математикийн багш лавсрын багш байсан. Тэгээд өөр сургуулийн математикийн багш байхгүй. Тэгээ манай сургууль дээр сонссон. Манай сургууль дээр ирээд нөгөө дуу хүчин ханиутанд ингээл уулзалтаад тэгээ багш нь ингээд нэг юм асад суугаа яаж гэсэн ийм шүлэг бичсэн юм аа. Тэгээд чи энэ хүн шүлгэнд нэг ай хийж үзвэл ямар вэ гэд. Тэгээд лавга багш маань маргааш нь шүлгөө өгснийхаа дараа нь ингээд ер нь бол ингээд хоёлоо ийм одоо ус юм танилцуулж айл одоо бас ингээ оруулж хөдөө нутгаараа явал бас ингээд төгсөөдөө бас ийм гоё одоо шүлгийнхаа талаар ингээд ярих ийм юмнууд байна гэд. Тэгээд багштайгаа хамт бүр ингээд тэндээ ойрхон бас хөдөө яваад тийм моцикл одоо сундлаад тэгэл ингээл багштайгаа хамт явна шүү дээ. Тэр чинь дагуулад ингээл хүүхэд учраас тэр чинь хүмүүстэй мэдлж бас баг ингээл чадахгүй ийм л одоо бүрэг гэх тийм хүүхдөөс тэгэл хүмүүстэй мэдлэл те цаахан ингээд одоо тэгэл явж явахтаа л ингээ шүлгээ ингээл уншаал хөхрөх уулсан хөлөрч харагдана гэл тэгэл тэр уус юм надад харуулаад ингээл те ингээл шүлгээ тайлбарлаад шүлгээ ингээл үзүүлээл хоёлоо ингээл ярилцаал ингээл яваал ирсэн. Тэгэл 7 хоногийн дараа байхаа энэ удаагүй бас тэгэл асад суугаа ээж гэдэг шүлгэнд би нэг аялгаагаа гээд багштай сонсгосон. Тэгэл өстэй айгуу сайхан дуу болсон байна, гоё дуу болсон байна. Одоо энийгээ бас дуулуулъя гээл. Тэгээд тэр үед Монголын хараадуу гос хүмүүс Увс аймагт очиж одоо энэ 10 дугаар ингээ одоо энэ 10 жилийн хүүхэд ингээ дуу зохиогоод байгаа гэж байна. Одоо тэр бас сонсгдсон байна те. Тэгээ сурвалжлагч очоод тэгээ нэг дээр биднийг хүүхэд байхад нэг шуудангийн харьцаг гэдэг нэвтрүүлэг Монголын хараадуугаас явдаг байсан. Тэр тэгээд нэлээд олон бас хил дээр нэвтрүүлэгддэг цацагддаг тийм байсан юм билээ. Тэгээд нэлээд бас одоо чухал нэвтрүүлэг байсан юм билээ. Тэгээд тэр шуудангийн харьцгийн нэвтрүүлгийн зочноор одоо ингээд ярилцлагад ороод тэгээд тэр ярилцлага дээр одоо нөгөө дундуур нөгөө дуунуудаа ингэж бичиж авахд бол тэр яг тэр анх дуулсан хүүхдүүд маань яг анхны хэлбэрээр нь бол ингэж бичүүлж ирсэн. Тэгээ Монголын хараадуугаар бас яг тэгж нэвтрүүлэг цацагдж ирсэн. Ийм учиртай. Одоо жавхлан бид нар чинь бол яг Увс аймагт бол яг нэг сургуулийн хүүхдүүд байхгүй юу. Тэгээд би одоо нөгөө оюутан болоод яваад төгсөөд ингээд багшилж ирсэн үе. Тэгээ нөгөө жавхлан маань оюутан байж хата үгүй нэг ийм бидний хүүхд байхад нэг таны нэг ийм дуу ингээд явдаг байсан шүү дээ. Дуулаад байдаг байсан шүү дээ. Тэгээд энэ дууг би дуулж үзвэл ямар вэ гэд. Тэгээд тэр чинь яг соёлын сургуулийн дуулаачаа ингээ оюутан яг тэр үед жавхлан баясгалан гээд яг нэг ийм дуучт нэг яг анхны дуугаа яг дуулаад гарч ирж ирсэн үе те. Тэгэл нөгөө шүлэг үгийн
өгөөл тэгэл анх жавхлан маань дуулж яг одоо Монголд яг одоо нийтийн хүртэл болгож те олонний хамгийн бас дуулах дуртай дуулгаж ингэж нийтэд хүргэсэн байдаг. Хэрвээ одоо сүүлд жавхлан таны нэг ийм дуу байсан шүү дээ. Би дуулмаар байна гээгүй бол магадгүй өнөөдрийг шиг ийм хүн болгоны мэддэг дуу болох гэж байхаас юм болоо тий. Тэгж бодож ирсэн надаа. Би одоо тэгэл одоо тэр чинь баг би бол одоо баг бүх хүүхдүүд мэддэг бүх хүмүүс баг ингээд дуулдаг болцсон болохоор л ингээл дуу ингээл бат ингээл дуунууд чинь ингээл тараад л ингээл түгээл явчихдаг юм байна. Өөрөө л түгээ явчихдаг юм байна гэдэг тийм л ойлголттой. Тохирхуулсан хөлөрч харагдана хүүгийн таны сэтгэл гэгэлзэд байна хүний зэрэгтэй хүчний явна хүслийгт нэмгэлээд яваад очиндоо алсад суугаа эчимэн амин хайртай шүтэн миний билээ алсад суугаа эчимэн амин хайртай шүтэн миний билээ. Ямар гоё вэ? Амар энэ тийм зүгээр юм уу? Одоо ингээд тоглохгүй байж байгаа тоглохоор ямар санагдаж байна? Хуучны нөгөө анх хөгжмөө зохиож исэн үе санаанд орж ийн үү? Одоо ингээд яг алсад суугаа ээж одоо тэгэл ээжтэй гэдэг юм уу энэ дуунуудаа ингээд тоглохоор чинь яг нөгөө хүүхэд нас санагдаж штэ. Тийм би өөрөө яг нөгөө айгүй тийм одоо хөгжим дурлж хөгжим ингэж сонирхож сурч ирсэн тэр үе. За тэгэл нөгөө эд хөгжим татагдаж явж эд яг татагдаж тий. Тэр яг хөгжим би ерөөсөө сургуулийнхаа тэр хөгжим хяналтаас ерөөсөө гардгүй хайрдаггүй байсан шүү дээ. Ерөөсөө тэнд л байдаг. Орой 10 11 цаг болж байгаа би бол хөгжмөд толоо сууч идэг тийм байсан шүү дээ. Хүүхэд байхдаа ингэж ийсэн. Ингээл лимб хөгжим гоё санагдаад байхгүй юу? Хажуугаар нь одоо би чинь багш бол нөгөө баян хуур хөгжим заагаад байгаа шүү дээ. Надаа ингээл баян хуурыг л гоё эзэмшээрээ, гоё сураараа гэл ингээл баян хуур хөгжим хамгийн гоё хөгжим шүү гэл. Тэгэл яг хүүхдүүд бол ингээл төгөлдөр хуурч гэдэг юм ингээ сонирхол ингэдэг л байсан. Би бол тэр үе дээр бас ингээд лимб хөгжим гоё санагдаад тэгээд нэг удаа бүр яажсэн. Анх нөгөө лимб бас нэг юм амар олдохгүй л дээ. Нөгөө нэг хүүхд багч нэг юм охтууд ялангуяа тоглодог нэг цаграг гэсэн бүслэгээ ингээд эргүүлдэг цаграг. Тэгээ тэрний чинь айгүй нэлээд том ингээд лимбний нөгөө ийм хэмжээ диаметрээр ингээд нөгөө адилхан байгаад байхгүй юу ойролцоо. Тэгээ өөрөө лимб хийж байгаа. Тэгээ багшаасаа нэг лимб манай сургууль дээр нэг хууч юун лимб байсан тэгээд гуйлан лимб. Тэгээ трийг нэг гуйж авчаагаад нэг зуныхаа амралт дээр гуйж авчаагаа. Тэгээд тийм цаграг болж нөгөө яг хэмжээгээр нэгж тайраад тэг ингээ халааж агаад ингээ жаахан ингээ тэгшлээд тэгээ нүхнүүдийг ингээ яг зэрэгцүүлж агаад нүхнүүдийг ингээ нүхлээд тэгээд нэг талаас нь ингээ нөгөө бүгд юутай байдаг тагтай байдаг тэрийг нь хийгээд бас ингээ дугууж үтсэн чинь бас болоод дуграад тэгээд 100 нөгөөтгөрөө нэг ая ингээ тоглолдог өөрөө бие даагаад ингээ сонсголороо тэр чинь ингээ оролцоор агаад нэг ая сураад тэгээд намар ингээ багштай айгүй нөгөө мундаг магтах байх гэ тэ надад ихтэй ямар мундаг юм бэ гэх байх гэж байна. Хөгжмийн зэмцэг бүтээч. Тий бүтээгээд өөрөө нэг ая тэр чин тоглоод сурцсан айгүй мод грант ирж байгаа хэрэг. Тэгээд багштай сонсгосон чинь багш тэгжсэн манай хөгжим багш. Гэхдээ уул нэг хөгжмөөл айгүй сайн сурмаар байна. Тэгэхгүй ингээ олон хөгжим рүү ингээ самбардаад хаа чинь айлчгүй хоцордгийг. Ер нь бол нэг хөгжмөөл сайн сурах нь л хэцүү байгаа юм да. Ингээд нэг магтах гэхээс илүүтэйгээр жаахан шүүмжил хүлээж аваад тэгээд нэг жаахан одоо юу багш яагаад надыг одоо ийм их одоо баг хөгжим өөрөө тий өөрөө хөгжим хийгээд өөрөө баг тэрэн дээрээ ингээд тоглоод иж яах чинь багш одоо яагаад ингээд сайн гэхгүй байгаа юм болоо гэд тухайн үед бодчихсон. Ер нь бол тэгтээ бол тэр нэг хөгжим эзэмш сайн сураарай. Нэг хөгжмийг илүү
сайн оролдороо гэдэг нь бол бас л чухал юм байсан юм билээ. Тэгэхгүй нэрэл ингээл хөгжмийг ингээл орондоо хаяадах юм бол ерөөсө дараа нь хүн асуухаар ямар хөгжим тоглодог вэ гэхээр яг ингээд тоглодог гэхэд тий алийг ингээд ордсон. Тэгсэн мөртлөөс яг ингээд мундаг сайн тоглодог гэхээр бас тийм биш. Зүгээр л нэг ай ч юм уу тий 2 ай ч юм уу ингээд тоглодог болцсон. Тийм болчдөг юм байлээ. Тийм учраас нэг хөгжмөө дагнж илүү сайн сурах гэдэг нь бол илүү чадварлаг болох тал дээр бол сайн юм байна гэж. Тэгж бодсон. Тэгээд хөгжим болгоо өөр дуурна шүү дээ. Тэгээ өөр их шиг гаргаж байгаа. Тэр нэг сонирхолтой байдаг гэсэн юм болов. Тэгээ ингээ оролдож үзээл тэрийг ойлгоол яхаараа дараагийн өөр хөгжим зэмсэх рүү ингэдэг байсан юм болов гэж. Ер нь л бол альч хөгжмийг тоглодог болчихсон гэдэг л нэг тийм одоо тийм одоо тийм бодол байгаад юм шиг байгаа. Хоёрдугаарт нэг одоо жишээ нь хөгжим болгон дээр өөр хүмүүс тоглохоор чинь жишээ нь төгөлдөр хуур дээр нэг хүн тоглохоор нэг аялгауг аягүй гоё тоглож штэ. Тэгэхээр л яг энэ аялгауг ч юм уу яг энэ хүн шиг ингээд тоглодог болчихсон энэ хөгжим дээр гээл нөгөө гоё тоглож байгааг руу татагдж тэр тоглолтод нь татагдж гэх юм уу тэр тэгж их сурах сонирхол үүсэж төрж исэн юм шиг. Тэгэл анхаа би чинь нарийн бүрээ хүлээж исэн хөгжин дараа нь баян хуур болоод тэгснэ лимб болоод тэгснэ төгөлдөр хуур болоод тэгээ нэг хөгжмийг сурцсан одоо нэг сураад эхэлсэн байхад дараагийн хөгжмийг сурах бол арай амар хялбар л байдаг л да. Тэгэл нөгөө өөрөө би дагаал оролдоод би дагаал ингээл юу ягаал сонирхол ингээл бас нэг ингээл 2 3 ай тоглолдог болоод тэгэл явчихдаг юм байл л дээ. Тэгээ ер нь бол анх голцоо нөгөө сонсголоороо нэлээд зүгээр энгийн дуунууд тоглож гэхүүд тийм энгийн дуунууд тоглож л айгүйх тэгж эхэлж исэн. Тэгэл ерөөсөө нөгөө сургуулийнхаа нөгөө дуу хөгжмийн хамтлагийн хүүхдүүдийнхаа дууг эхлээл тоглодог хүмүүсийн дуулыг гэсэн дууг тоглож өгөөл тэгэл нөгөө ямар нэгэн одоо нөгөө түүртгүүгээр ингээл шууд тоглоол хүмүүсийн дууг ингээл шууд тоглоол эхлэнгүү чинь би өстэй айгүй мундаг болж байна гээл. Тэгээл ясанс хүмүүс дараа нь ингээл яг мэддэг одоо мэрэгжлийн хүмүүс бол ер нь нотоор хичээлэх айгүй зөв шүү. Ер нь яг номоор нь сурах хэрэгтэй шүү гэдэг юм. Ингээ буруу гэдэг юм уу сонсголоороо сурцсан хүүхдүүд бол ингээд яг нот руугаа ороход айгүй хэцүү байдаг шүү л гээл айгүй хэрдэг гэсэн. Тэгэл юунд сургуульд оюутан болоод очисон хоноо бол би бол нэг тэгж нэг зүдрээгүй штэ. Нот руу одоо жишээ яг онл руу ингээ ороход бол нотоор сурахад бол их тийм зүдрээгүй. Тэгэл тоглож ирсэн юмудаа энэ юм байсан юм байна, энэ юм байсан юм байна гээл нотогоо тулгаал ингээл ойлгоол тэгэл цаашаа ингээл явцсан тийм л байдаг. Тэгэхээр та нөгөө хөгжмөө зохиогоод тэр нь олон нийтийн хүртэл болоод одоо хүмүүс их одоо хүлээж аваа хит болгоод гэж ирдэг тийм. Тэрнээс таашаал авах биш хүүхдүүдэд энэ хөгжмийн боловсрал хөгжим гэдэг энэ гайхалтай зүйлийг ойлгуулж зааж өгснөөсөө одоо сэтгэл хандаг тийм төрлийн хүн юм болов. Одоо тийм байх та тийм. Хүүхдүүдийнхаа тэр одоо мундаг чадварлаг тоглож байгаа, хөгжим тоглож байгаа хүүхдүүдийнхаа тэр ингэж хөгжимд одоо урлагт ингэж өөрөөсөө ингэж урлагийг суралцж байгаа энэ бүх юм бол гоё штэ. Ер нь бол тэднийг харж хүүхдүүд одоо би сургуулийнхаа найрал хөгжим оркестрийн одоо тоглож байгааг хөгжмүүдийнхаа ингээ хүүхдүүдийн тоглож байгааг харахлаараа айгүй их баярлалтай шүү дээ. Ямар гоё тоглож байна тий. Тэгээ бүр ингээд коридороор сургуулийнхаа коридороор явж байгаад ямарсан одоо ингээд нөгөө хүүхдүүд хөгжмөд автсан шүү дээ тий. Тэгж яхад бүр зориод очиод заастаа хамгийн гоё чаддаг одоо сайн багштай нэг тоглоод өгөөч гээл. Тэгэл хүүхдүүд маань ингээд яг нөгөө тоглож байгаа юм дээр ингээл хэрвээ ингээд бэлтживэл тий хэрвээ жаахан алдаатай юм байвал яг энэ хэсэг дээр миний хүү ингэж бэлтээрээ ингэж тавтаараа яг энэ хэсэг дээр нэг жоохон алдаад тийш гэдэг нь бас ингээ хэлчин тий. Зарим үед бол бүр зориудаар ингээд яг өөрийнхөө дуртай нөгөө сонсох дуртай аялгаугаа ч юм уу тий. За таагээд энэ нөгөө энэ аялгаугаа нэг тоглоод өгөөч гээл хүүхдүүдээрээ тоглуулна. Хүүхдүүдэд харж айгуу тийм одоо баярлна, хүүхдүүдээрээ бахархан тий. Энэ бол яг тийм манай сургуулийн одоо энэ орчин одоо энэ сургууль дотор бол энэ тэмдгүү хөгжим дуурна хөгжимчлэн тэгэл тэр бол сайхан штэ ер нь бол.
бас нэг одоо миний сонсч ирснээр алсад суугаа ээж гэдэг энэ одоо хөгжим бол одоо орос хэлээр орос хөгжмөр ч юм уу ингээд тоглохлоор тэр одоо нутгийн аялгау шиг яг л нэг орос жанрын одоо хөгжмөлөг сонсогддог ч юм уу эсвэл нэг австрал одоо хүн тоглохоор бас нэг тэр чиглэлийн ч гэдэг юм. Нэг улс орон болгоны соёлд ингээд уусчдаг тийм одоо хөгжим аялгау ахын гэж хүн хэлж ирсэн л та. Тэгэхээр та ер нь тэгж бодож ирсэн үү? Өөр хэлтээр өөр хүмүүс нь тоглож байгааг хараад танд өөрчлөгдсөн ч юм уу бас тийм ямар мэдрэмжүүд ер нь төрдөг юм? Ерөн зүгээр одоо ингээд YouTube дээр ч юм уу те ингээд бичлэгүүд бол зөндөө ингээд явж идэм байлээ. Тэг ингээд хараад ингээд харахаар ер нь яг зүгээр яг хичнээн оронд гэдэг юм уу хэдэн хил дээр гэдэг юм уу ингээд бүр одоо тоолох тийм боломжгүй юм шиг санагддаг шүү дээ. Ер нь бол миний зүгээр харснаар бол ямар ч нэг 7-8 хил дээр бол дуулагдчих шиг байна. Ер нь бол хөгжмийн хувьд бол аялгауны хувьд бол ерөөсөө бүх л төрлийн хөгжмөөр тоглогдож байна. Бүх л одоо хүмүүс дуулж байна. Яг өөрийнхөө хэлээрээ дуулж байна. Монгол хэлээр нь ч гэсэн бас дуулж байгаа ийм юмуд байна. Тэгээд бол одоо бүр би зөвхөн одоо нөгөө энэ одоо өвөр Монголд одоо дуулагдаад идэм байхдаа гэдэг ингэжсэн чинь бүр айл хэдийн бүр энэ Америкийн орнууд, Европ гэдэг ингээд бүр ингээд бүх одоо орнуудад ингээд дуулагдаад ингээд төгссөн байлээ. Тэгэл яг одоо хүмүүс нь одоо тэр бараг 60 улсын одоо тий 60 70 гаруй одоо улс орнуудад одоо дуулагдж байна. Хөгжмийн бүтээл болж тоглож байна. Одоо нөгөө зөвхөн хөгжмийг нь одоо жишээ нь тоглоо тий. Одоо хуучир дээр ч гэдэг юм уу эсвэл бүр шаал өөр дээр үндснийхээ хөгжим дээр тоглолдог ч гэдэг юм уу. Ингээд бүр ийм гудамжны одоо жишээ нь тэр бүр ийм багт наадам хүртэл тэрний алсад суугаа ээж минь дууны аялгуун дээр нь бүр тийм багт наадам хүртэл ийм шоу хүртэл ингэж хийсэн ийм янз бүрийн бичлэгүүд аюу их байд юм билээ. Би бас ингээд хайгаад өөрчлөгдөв. Аялгуун нь бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Яг тэр аялгуугаараа ингээд. Тэгээд тэр аялгуун дээр бүр ингэж зориулсан юм бүжиг мүжигтэй бүр ингэж явсан. Нөгөө сүүлд бас нөгөө нэг цэргүүд Францын цэргүүд бас ингээд бас яг монгол хэлээр нь дуулсан байсан ч жагсаал гэж одоо бас дуулсан байл. Тэг манай Монголын одоо цэргүүд энэ одоо байж зааж өгсөн байх л гэж ингэж боддоо шүү дээ. Тэгээд тэр гадаадын цэргүүчээс сурцсан. Тэгээ бүр ингээд алсад суугаа ээж бол яагаач тэр жагсаж явхад бол тохирохооргүй. Тэгтэл бол яг л тэр юундаа тааруулаад тэгээд дуулсан л байгаа байхгүй. Тэгээд тэр гадаадын хүмүүс тэгээд монгол хэл дээр нь тэгээд сураад дуулна гэдэг чинь бас. Тэгээд цэргүүд чинь гэрээсээ хол хүнд хэцүү тий байн байлтаа ийм үед тэр хүмүүст юм гоё хань болоод байгаа байхгүй юу? Тийм ингээд ээжигээ ингээд сансан тим сэтгэлээр голцоо хүмүүс ингээд айгүйх тийм өөрийгөө сэтгэлээ зөвлөж дуулах гэдэг юм уу те өөрийгөө тайтгаруулж дуулах гэдэг юм уу те ээждээ одоо зориулж одоо ерөөл өргөж дуулах гэдэг юм уу ийм талаасаа дуулаад тах шүү. Тэгээ хүмүүс бас заримдаа сонирхчод байсан л да надаас асууж байсан. Яна асууж ингээ та одоо ээжигээ бас өөрөө ингээд санаад ингээд битгрээд ингээд одоо юу гэдээ бичсэн үү зохиосон уу те айгүй ингээ хол байсан уу ээжээсээ хол байсан уу энтергээд одоо ээж нь байдгүй энтергээл ингээл тий асууж ирсэн. Тэгээ би манай ээж одоо аав ээж хоёр маань одоо амьдарч байгаа бид нар одоо бас сайхан одоо ховтой хүмүүс юм тий аав ээжтэйгээ одоо очоод өмсүүлээд очоод ярилцаад ингээд тэгээ аав ээж хоёр маань сайхан туг амьдарч байна. Тий тэгээд тэр үед хүүхэд тэгээд ээжигээ нэг тийм одоо юу гэдэг хол байгаагүй би дэрэгдэл гэртэл байсан тий. Тэгээд яахаа ер нь бол нэг иймэрхүү аятай байвал болох байх гээл одоо тэр хүүхдийн өөрийнх нь сэтгэлгээгээр ингээл хамгийн гол юм нь ямар нэгэн тийм одоо зориудын гэдэг юм уу энэ одоо зохиомж ороогүй гэхүүдээ тий. Яг л байглаас одоо өөр төрсэн аялгау яг тэр чигээрээ буусан учраас л хүмүүст илүү их ойрхон наалдаж очиод байгаа болов гэж зүгээр яг дотроо би боддоо. Тийм учраас хэрвээ ингээд одоо чинь одоо зохиосон бол яна энэ нэг жаахан тийм байна. Энэ хэсгийг зайшгүй өөрчлөе гэж бүр зориудаар ингээд өөрчлөлт оруулах гэх тий. Ингээд аяа эвдэх ч юм уу ийм байх байсан болов гэж одоо тэр үед бол одоо нөгөө ямар нэгэн унаас одоо хүүхэд юм чинь би яадгийг одоо ямар ч одоо байдлаар зохиосон гэсэн одоо хүнд гологдсон ч гэсэн би хүүхэд юм чи яах вэ гэдэг тийм сэтгэлгээгээр л
Тэгэл ерөөсөө орж исэн аялгау юм аялгаугаа шууд ингээ буулгаад гаргацсан. Тийм л доо учраас хүмүүсийг тэгээд дуулахад бас тийм эвтэйхэн байх шиг байгаа даа. Ер нь бол сэтгэл ингээ жоохон одоо юу гэдэг юм зэлцэн ээжигээ сандсан нэг өдөр байд шүү дээ хүнд ер нь эсвэл нэг юм ажилдаа ядарсан ч юм уу тий. Тэгэхээр ингээл хааны газраас энэ алсаж суугаа ээж гэдэг дуучин автобусын дотор ч юм уу дил үрд ч юм уу сонсогдохоор юм цаанаасаа өмөлцөх сэтгэл төрүүлээд идэг байхгүй бид нарт бол одоо сонсогчийн хувьд бол одоо харин би одоо ирж харин яг алсаж суугаа ээж дуугаа ингээл сонсохоор одоо бас яг саяны хэлдгээр тэр өмөлцөх сэтгэл гэдэг юм уу те цаанаасаа ингээд хоолоо зангид тэр үед бол одоо жишээ нэг зохиож бүтээж явах үед тэр анх дуулагдж явах тэр үед бол нэг тийм юу бодогдгоо яг миний аялгау яг л зүг байна даа л гэж бодохоос биш те яг тэр дундаа ингээд уяраад гэдэг юм уу ээжигээ санаад гэдэг юм уу тийм юу бол нэг төрөхгүй яг аялгау маань за ингээд болж байна ингээл жавхлан маань бол анх бас яг ингээл дуулчаад энэ болж байна яг зөв дуулагдсан байна энэ төр гээл ингэжсэн тэгээд нөгөө клип юмнууд нь бас хийгдэхэд бас л яг үзүүлэл яг тэр клип бол клипийг анх үзэхэд бол харин тэгээд яг нөгөө ээжтэйгээ уулздаг хэсэг энэ төр бол бас яг энэ сэтгэл бас ингэж үлзүүлж илээ шүү. Сүмих зэрэглэн дэгийг анярлаа сүсгэлхийн эрхэнд ээж минь бодогдно хүүгээ Und vor Sagus, Mart! Задгай тэнгэрэн дуулна замхарлаа Задурхин хэрхэн ээж минь бодогдно Арлын цагтаа цагабулэд Энсхачилтв алсыг шифтэд шууд хөгжмөнтэй зохиожсэн тийм ая байдгүй. Ямар нэгэн байдлаар таны амьдрал тухайн үеийн одоо нөгөө юутай холбоотойгоор бүтсэн. Эсвэл ингээл бүр хагартлаа баярлал эсвэл нэг юм амар ойлгож аваад ч юм уу. Надад бол нэг яг тийгч нэг дугнууд яадаггүй шүү дээ. Тий одоо юу бол актер ингээд сэтгэлээр унаад гэдэг юм уу те. Ингээд яг тэрийн үедээ зохиолсон гэдэг юм уу. Харин зүгээр одоо жишээ нь саяны одоо шавнартай зориулсан дуу гэдэг юм бол одоо бүр өөрөө ингээд дотроо бодож ол нэр миний одоо ингээд анхны шавнар маань ингээд 10 дугаар ингээд төслөө ингээд одоо оюутан болоод явах гэж байна. Тэгээ энэ хүүхдүүдтэй одоо юугаар одоо багш нь бэлэг ойрох хөгж гэдэг юм уу те энэ хүүхдүүдтэй одоо ямар
гоё сэтгэл төрүүлэх вэ гэдэг юм уу те ийм юмыг бодож агаад харин тэр туусан чимэгтэй гэдэг хонх гэдэг дууг одоо яг бүр бодож нэг л одоо чинь хамгийн гоё дуу бүтээж чанартай одоо өгвөл тэр хамгийн том чанартай өгч байгаа бэлэг болох юм байна гэдэг юм уу те чанараар гоё баярлуулах юм байна гэдэг нууцхан дасан ангийн өгтөөсөө салан отход сэтгэл дүйтэй тууцаар чимсэн мөнгөн хонх минь сурагч настай минь эргээд ирэхгүйч ариухан насаа дурсан бодхоор алаг зүрхийн нүлмэс хорх юмаа гэд ийм доо нөгөө төгсөгчдөд зориулж яг туусан чимэгтэй хонх гэдэг доо шүлгийг бас өөрөө бичээд тэгээд яг анхны шавнартаа төгсөлтөнд зориулж ингэж дуулуулж яасан. Одоо ер нь тэгээд одоо манай эрдэнтийнхэн бол ямар ч байсан мэддэг дуулдаг хүүхдүүд бол дуулдаг дамжуулаад дуулдаг ийм болцсон. Ямар уран бүтээлчийн дуу дуусан? Нөгөө яг зориулж яг өгсөн нөгөө Мөнхбаатар гэдэг шав маань одоо ер нь жүжигчин мэрэгчлээ л те тэр үед яг 10 төгсөж явах үед бол бас миний нөгөө дууны дугууланд явдаг байсан. Тэгээд энэ дууг зориулж яг өөрийнхөө ангийн төгсөлтөн дээр зориулж дуулаарай гэд анх яг өөрөөр нь дуулуулж ийсэн. Тэгэл хүүхдүүд дамжаал одоо бол яг төгсөж байгаа ангийнхан бол энэ дууг бас дуулжлаад энэ төгсөлтийн хүүхдүүд бол. Хамгийн эхлээл гоё дуутай болох юмсан, өөрийн гэсэн гоё дуу бүтээх юмсан гэсэн та гоё дуунууд бүтээсэн байна. Дараа нь та хөгжмийн багш болох юмсан гэсэн хөгжмийн багш болсон байна. Тэгээ хөгжмийн юм дагнсан юм урлагийн сургуультай болох юмсан гэсэн сургуультай болсон байна. Тэгээд төгсөгч нартөө зориулаад 10 жилийн тухай юм гоё дуу бүтээсэн байна тий. Одоо нэг тийм дуу бүтээч юмсан ээжийн тухайч гэдэг юм уу, эх орны тухайч гэдэг юм. Тийм уран бүтээлийн танд тийм ямар одоо мөрөөдөл байна, ямар бодол байна? Зүгээр яг ер нь бол миний дуунуудын баг дийлэнх хэсэг нь ээжийн тухай дуунууд байдаг. Тэгээд зүгээр яг дотроо зүгээр би бодсон юм л да нэг аавын тухай дуу одоо зохиож хэмсэн гэдэг тийм бодол байдیں۔ Тэгээд тэгтээ бол аавын тухай дуу, аавын тухай сэдв, аавын тухай ийм бодол бол ерөөсөө айгүй тийм хүнд одоо их өргөн тий санагдаад байдаг. Ер нь бол ээжийн тухай бүтээл гэдэг юм, ээжийн тухай ботход их ойрхон одоо юу гэдэг юм би зүгээр дотроо боддیں۔ Ингээл хүн чинь одоо ээжээсээ төрөөл ээжийнхээ одоо мөмөхөөл гэдэг юм уу ингээл хүн болдог сүүг нь хүн болдог гэдэг шиг энэ ээж хүн тийм их хүнд их ойрхон бодоход их ойрхон байдсан болов. Тийм учраас миний хувьд бол яг зүгээр ээжийн тухай дуу одоо зохиож бүтээх нь бол арай их ойрхон байдсан болов. Зүгээр аавын тухай яг зохиол бүтээл ингээ бодхолоор зэрэг ер нь илүү л их бодох хэрэгтэй, илүү л их те ийм одоо том одоо өргөн хүрээнд л бодох ёстой гэдэг ийм бодлоо төрөд. Өөрөө зүгээр яг зүгээр ордож үзсэн ганц нэг. Миний нэг зүгээр яг ийм сэтгэлийн дотор байгаа тэр бодож байгаа юмыг бол яг бүрэн гаргаж ирж чадаагүй гэх үү дээ тийм. Тийм учраас дахиад өшөө ийм одоо юугаар шүлгээр бичиж үзэх хэрэгтэй юм байна. Бодож үзэх хэрэгтэй юм байна. Арай өөр аялгаа бодож үзэх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тийм юм бодоол л гэдгийг. Тэгээд бол яг одоо бол ер нь зүгээр аавын тухай нэг сайхан дуу. Ер нь сайхан дуу гэдэг маань л өөрөлдөл хүмүүсийн нийтийн сайхан ингээл дуулдаг дууг л би бол ингээл сайхан дуу гэж бодож байгаа байхгүй. Ер нь бол яг хүн болгон ингээд дуулахад одоо боломжтой хүн болгон их яг одоо нэр аавын тухай дуу гэхээр яг л энэ дууг дуулцдаг тийм ийм дуу байгаасаа ийм дуу болоосоо гэсэн тийм бодлоор л ер нь аавын тухай дууг тийм дуу хийх юмсан л гэж дотроо бодоод идэг шүү дээ. Яагаад аавын тухай дуу хий гэж үү? Аав нь эсвэл ээжтэй зөндөө дуу ирчээд надад дуу хийсэнгүү гэсэн. Ер нь надад зүгээр яхаа уран бүтээл дотор өөрөө аав болоод бас боддог. Өөрөө уран бүтээл дотор маань ер нь аавын тухай дуу их ховор. Яг зүгээр зарим хүмүүс ингээд би аавдаа зориулаад ингээд одоо ийм дуу энэ шүлгэнд ингээд ингэж зохиолмоор байна гэд ингэж хандчихсан хүмүүс байд. Тэгээд тэр шүлгүүдийн тухайд бол яг л тэр шүлгэнд нь миний одоо хөг аялгуу яаж
одоо ихшгэлж ийн гарч ирж байна уу тэгэхээр тэрийгээр нь л одоо аялгау зохиогоод ингээд аавын тухай дуу бүтээгээл ингээд өөртөө өтгөлдөө яг би өөрөө яг зорж яг би өөрөө одоо аавын тухай шүлэг олъё гэдэг юм уу шүлэг бичүүлэе гэдэг юм уу яг аавын тухай дуу одоо зохиоё гэдэг юм уу ингээд яг сууж ясан юу бол байдгаа тэр гаргасан тийм бүтээл бол байдаг юм л. Тэгээд ер нь зүгээр яг аавын тухай нэг сайхан дуу өөрөө яг зорж одоо хийндээ л гэж бодоод идэх ер нь бол тий. Сүүлийн үед ер нь хөгжмийнхаа ард суугаа даяа аялгау бодож байгаа тийм зүйлүүд хэр цаг зав зарцуулж байна. Үгүй нэг хэсэг одоо ерөөсөө яг л одоо нөгөө альбом өрөөнд конторт ингээл яг ширээний арталт бичих цаасны ажил гэж ярьдэн штэ тий бичих цаасны ажил хийгээл би бол нэлээд удсан байна. Тэгтээ бол яг хөгжим тоглох боломж байсан уу гэвэл мэдээж байгаа. Гэрт манай хөгжим байна. Ажил дээр бас яг нөгөө дуу хөгжим багш нарыг хариуцж мэрэгчлээ очиж тэр чинь яг бас өөрөө нөгөө хичээл юугаа боловсруулахын тулд одоо хөгжим дээр суун тэ ийм шаардлага байсан. Яг бүтээл зориулж ингэж би ер нь суугаагүй удсан байна. Тэгээ одоо харин яг энэ урлагийн сургууль ингээд байгуулагдаад энд ажиллаад ингэхлээр харин одоо ирж ингэж нэг хөглөгдөн гэхүү дээ тий бүх хөгжмүүд ингээл энэ тэнд дуграал хөгжмүүд л дуграал хөгжмүүд сонсогдоод ах тусмал хүн ингээл бас ингээ хөглөгдөг байх гэж бодод. Одоо харин би эргээд нөгөө одоо дууны уран бүтээл рүүгээ нэг жаахан орох юмсанд нэг ганц нэг дуу сайхан дуу бас ингээ одоо бүтээх юмсан гэдэг ингээ боддгийг. Одоо л ерөнхий боловсролын сургууль дээр үеийнгийн дээрлэхэлт ч гэдэг юм уу янз бүрийн юмнууд байдагтэй. Тэгэхээр урлагийн сургуулийн хүүхдүүдийн төлөвшлөөр би бол өөр гэж боддог. Ер нь бол өөр байгаа. Ер нь бол яг ингээд хөгжмөөр суралцж байгаа. За тэгээд урлагаар суралцж байгаа. За спортч бас адилхан байдаг баг. Би бол ингээд урлагаар суралцж байгаа хүмүүс илүү их тийм уян зөөлөн те. Ер нь бол ингээд бие биенийгээ хүндлэх, бие биентэйгээ одоо элэгсэг дотн байх гэдэг юм уу те. Бие биенийгээ одоо хайрлах, хүндлэх гэдэг юм. Ийм талаасаа бол арай илүү байна уу та гэж ингэж хараад байгаа. Та гэр бүлийнхээ хувьд Эрдэнэтэд ирээд танилцсан гэжтэй тий? Эрдэнэтэд ирээд яг хантайгаа танилцсан. Тэгээд манай ач бас Нинж Бадгар гэдэг. Бид тэр нэг мэргэжлийн адилхан бас дуу хөгжим багш хүн. Манай анчин бол Булган аймгийн Бухт сумын одоо угуул хүн. За манай хадам аав ээж одоо бас инх Бухт сумдаа амьдарч байна. Тэгээд бас их сайхан усуд байдаг. Тэгээд ер нь бол очоод бас нэг ингээд нэг Бухт сум очоод ингээд Дамаавчтай уулзаад бас нэг ярилцаад манай хадамаавч бас олон жил бас удирдах ажил хийсэн суманда тийм хүн байдгаа одоо тэгээд тэтгэвртэй байдаг. Тэгээд очоод ингээд хатвал нөгөө хүнтэй ажиллах хүн удирдах ийм талаасаа бол бас нэлээд одоо надад бас зөвлөгөө өгнө. Одоо хэдэн хүүхдтэй гэр бүл ам бүл хэдүүлээ. Одоо ам бүл манайх яг 5 л да. Манай 2 том бол хотод ажиллаж амьдэрдэг. Тэгээ манай баг одоо 12 дугаар анги. Тий. Манай баг чинь тэгээ ерөөсө хөгжим юм одоо өөрт нь одоо заагаагүй юм байх чил өөрөө бие дагаал ерөөсө бас миний одоо хүүхэд нас шиг л ингээл хөгжим болгоныг оролдоол. Тэгэл интернетээс харж агаад нөгөө чи өөрөө ингээд сураал өөрөө нот юм ингээл олоод авцсан тэрийгээ төгөл друур дээр ингээд өөрөө сураад эхэлсэн. Иймэрхүү маягтай яваад идэх штеп. Юм руу бас нэлээд аавын ген байл та. За магадгүй те бас ингээд тиймэрхүү тал бас байдаг. Тэгэл яг хөө гэхдээ манай баг бол нөгөө бас эмч болно гэд юу яаж байгаа зорчсон байгаа тэг ангаах чиглэлээр гээд яг манай ээж маань нүдний эмч хүн байхгүй юу. Тэгээд тийм учраас бас эмээгийнхаа мэрэгжлийг одоо өвлж авах гэдэг юм уу эзэмших гэдэг юм бас тийм бодол байдаг байх. Өөрөө бас ерэн дур сонирхол бол бас эмч болъё гэсэн юм зорилготой л манай ах хичээлж байгаа. Эрдэнэтэд ирээл ингээд багшийн ажил руугаа төлхөө анхаарал. Тэгээд сүүл боловсролын газараа мэрэгжилтэн хэлцээний дарамт хийгээл явсан шүү дээ. Тэгэхээр энэ одоо өөрийнхөө багаасаа сонирхож исэн хөгжим урлагаасаа жоохон хөндөрөх шалтгаан болсон болов уу гэж бодоод. Ер нь бол угаасаа нөгөө уран бүтээлч хүн яг тийм зохиол бүтээл хийдэг хүн бол энэ бичиг цаасны ажил
нөгөө юу руу орохоор бол албан ажил руу ингээ орчхоор зэрэг ерөөсө зохиол бүтээлээс хөндөөлчдөг юм бэл. Ерөөсө холдчихдөг юм бэл. Тэгээ манай аав бас энэ манай одоо багш хүн тэгээд тий одоо Увс аймгийн боловсролын хилтэс гэж яасан боловсролын газарт бас одоо насаараа л ажилласан яг мэрэгчлэн одоо арга зүйч хийсэн хүн баггүй юу. Тэгээд бас аавынхаа ажил одоо юмыг би бас үргэлжлүүлэх ийм бас нэг боломж гэдэг юм уу. Тэгээ ийм нөхцөл бас бүрдэж гэн гээд хүн чирээс тэгээд ингээд аавынхаа ээжийнхаа тэр одоо ажил төрлийг үргэлжлүүлэх тийм ээ үйл хэргийг үргэлжлүүлэх гэдэг юм уу ийм бас нэг бодол байд юм шүү дээ хүн дээр нь. Одоо аавштай хүн бол. Тий. Тэгэл ер нь бол бас миний аавын хийжсэн ажил юм чинь би бас энэ ажлыг ер нь хийхэд одоо болохгүй юмгүй гэд ингэж бодоод тэгэл ажилласан. Би ерөнхийдөө бол төгсж ирээд нэг 7 жил багшлсан шүү дээ. 7 жил багшлал сургууль багшлал тэгэл боловсролын газарт боловсрол соёлын газарт бол хөгжмийн сургалт хариуцсан арга зүйч тэгээд энэ соёлын асуудал хариуцсан мэрэгчлэн гэдэг ийм давхар ажиллаар ингэж ороод тэгэл дуу хөгжмийн багш нарыгаа хичээлээ ингэж заавал илүү хүрдүнтэй юм байна. Ийм ашиглал илүү их хүүхдэд одоо хүрх юм байна. Хүүхэд одоо хөгжмийн хичээлийн үр өгөөж дээшлэх юм байна гэдэг ийм юмыг л хэлээл явцсан. Тэгтээ бол нөгөө өөрөө уран бүтээлээс холдож гин гэдгээ бол мэдэрчээсэн. Тэгээд угаасаа холдчихдаг юм байл. Нэг хэсгийн дуу хөгжмийн хичээл бол нэг тийм чухал хичээл биш гэд жоохон эцэг эхчүүд тэр боловсролын салбар өөрөө ч тэр жоохон хоошоо тавьсан болов гэж бодогддгийг. Ялангуяа бидний 10 жил тахтан тэр дуу хөгжмийн хичээлд нэг ач холбогдол өгдөг. Тий, ер нь бол тиймэрхүү байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Одоо яавал энэ дуу хөгжмийн хичээл ер нь заавал хүүхэд болгонд орох ёстой юм уу? Эсвэл сонирхлоороо ингээд хөгжим дуртай нь суугаад явах ёстой юм уу? Угаасаа л одоо энэ суур боловсрол одоо энэ ерөнхий боловсрол гэдэг юм чинь ерөөсөө альч хичээл нь орж байгаа альч хичээл нь бол хүнд аль нь ч гэсэн чухал байхгүй юу. Тэгэл одоо нэг хэсэг чинь бол дуу хөгжмийн хичээл одоо баг дагалдах хичээл гэдэг юм уу. Баг хүмүүс чинь бүр тиймэрхүү яриатай ойлголттой хүртэл болсон шүү дээ. Тэгээд дуу хөгжмийн хичээлийн үндс нь ер нь хөгжим урлагийн үндс нь гэдэг юмыг бол угаасаа нөгөө багаас нь сайн суулгаж өгөхгүй бол одоо том болсон хойно нөгөөх урлаг уран сайхныг ойлгодог тий тэрийгээр ингээд одоо очиж үздэг ийм сайн одоо соёлтой үзэгч нар тий сонсогч нар гэдэг бол айгүй чухал юм. Тэр нь бол дуу хөгжмийн хичээлээр бэлтгэж явах хэрэгтэй. Яг анх Эрдэнэтэд дөнгөж шилжиж ирж исэн тэр үеийн сэтгэл ямар байдаг вэ? Манай Эрдэнэтэд ирсэн хүмүүс чинь ингээл нэг ч таньдаг хүнгөө газар ганцаараа ингээл зориод ирсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр таны тэр түүх яаж эхэлдэг вэ? Манайх 96 онд аав ээж маань Увс аймгаас шилжиж ирээд тэгээ бид нар бол оюутан манай хоёр ах би гээд ингээ оюутан хотод оюутан болцсон. Тэгээд аав ээж маань хүүхдүүд рүүгээ төгч ирээ гэдэг үднэс ингээ шилжиж ирсэн. Тэгээд одоо бол үндсэндээ Эрдэнэтийн айл болоод тий Эрдэнэтийн айл болоод ингээ 30 жил үндсэндээ болчихж байгаа байхгүй. Тэгээ 30 жил амьдарч. Манайх шилжиж ирээд одоо 1-р микрт байсан. Ер нь бол Эрдэнэт чинь угаасаа ингээд нэг ийм их олон барилга байшин бол тэр үед бас байгаагүй шүү дээ тий. Одоо Эрдэнэт рүү анх удаа л ирж байгаа. Тэгээд Эрдэнэт ирнэ өмнө нь ирж байгаагүй. Ааж ерөөсөө өөр таньдаг хүн байхгүй. Тий. Тэгэл ерөөсөө ингээд вагонд суугаал ингээд очтیں۔ Нэг вагонд бас анх удаа л сууж байгаа шүү дээ. Манайх ч анх 1-ийн 1 2-т манайх ирж амьдарчсэн. Тэгээд 1-ийн 2 гээл ингээл айгүй орсууд ихтэй. Тэгээл ингээл буугаал нэрэл ингээл өөрөө ганцаараа шууд ирсэн. Тэгээл ингээл нөгөө 1-р микр дээр атусны буудлын дээр буугаал за одоо хаашаа юм болоо гээл хүнээс асуугаал за ингээл гэрлүгэл очих гэж шүү дээ уулнууд бол тий. Тэгээ анх удаага ирж байгаа юм чинь. Тэгээ хаашаа ингээл өксөрөөл нөгөө байраа болол тэгэл тэр хоорондоо Эрдэнэт хотоо танилцал яваад байгаа шүү дээ. Явж байгаа шүү дээ. За ийм байд юм байна. Тэгэл яг миний төгсөх үед таарчсэн. Тэгэл 8 дугаар сургууль багшаар 8 дугаар сургуулийн хамт олон бол надыг айгүй гоё хүлээж авсан. 10 жилийн найз нөхөд гэдэг чинь бүгд л нөгөө Увс аймагт байгаа шүү дээ тий. Тэр найз нөхдөд шинэ найз нөхдөд болж байгаа шүү дээ энд ирээд. Тэгээд энд ирээл ерөөсөө ажиллаж эхлэхээсээ эхлээл өөр найз нөхөдтэй болоод одоо ах эгч нар гээл ингээл танил одоо ажлын шугамаач гэдэг юм уу ингээл зөндөө олон хүмүүстэй танилцаал ингээл явсан. Ерөөсөө өмнө нь амьдрчээсэн юм шиг л ингээд л ерөөсөө ажил санаагүй. Үгүй саналгүй яг нутаг бол өстэй хүндтэй байнга санагдчихэдэг штэ. Нутгаас санана тэгэл
бас хол учраас одоо тухайн үед л ингээл энэ зам юм чинь бас ингээд тавигдаг байсан хол учраас бид нар чинь нэг 10 жил болоод юм уу 5 6 7 жил болоод нэг нутагтаа очино. Айгүй гоё шүү дээ нутаг руу. Эрдэнэтэд бол яг ингээд өөрийн бас юм найз нөхдөд болоод хүмүүстэй танилцаад гэр бүлтэй болоод эрдэнэтэд яг сууршаад амьдраад ирэхлээр өөрөө аяндаа л нөгөө яг эрдэнэтэд одоо тийм хүн болоод ингээл явчихж байгаа л тэгээл ингээл явцсан. Ажиллаад явцсан юм л ч дээ. Ер нь би нэг энэ хүн надад их ийм урам зориг өгсөн шүү ч гэдэг юм. Энэ хүнийг би өөртөө амьдралдаа мартдаггүй маа гэдэг. Тийм хүн байдгүй танд. Байна. Ер нь бол байна. Хүнд чинь бас нэг ингээд хэл өөрийн яг тий ах эгч шиг өөрийн яг ингээд нэг ойр дотны хүн шиг тий аав шиг гэдэг юм ингээд хэлж ярьдаг ийм хүмүүс бол байна шүү дээ. Жишээ нь ариунаа дарга бол миний надад бол маш их тийм одоо урам өгдөг. Одоо жишээ нь одоо юу яадаг ажлын дэмждэг ч гэдэг юм уу тий яг бас ингээд загнах үедээ бас загнадаг. Энийг нөгөө бие даасан ийм тоглолт энтрээ хийх бас нэлээ. Тий. Ариунаа дарга бол ерөөсөө миний уран бүтээлийн тал дээр бол одоо тасралтгүй одоо бүтээлээ хийгээрээ дуугаа зохиогоороо тий энэ боломжийг бол бүх талаас нь дэмжиж ирсэн. Ерөөсөө одоо хажууч нь хөгжим хэрэгтэй бол хөгжим байлгая, хөгжим авчиг одоо тавиад юугаасаа тэр хөгжмийн мэрэгчлэн хүн бол дэрэгдээ хөгжмтэй байхгүй болохгүй гээл тий өөр юу хэрэгтэй байна. За одоо хоёулаа ерөөсөө ингэж яагаад одоо тоглолтоо хийн шүү, CD-гээ гаргана шүү, цомгоо гаргана шүү. Би ерөөсөө энэ цомгны чинь одоо тал дээр бүх талаар нь туслая гээл. Ариунаа дарга ч ерөө санаачлаад ер нь дэмжиэд миний одоо дууны цомгийг бол CD-г бол гаргасан шүү дээ. Тэр чи одоо таны бараг тий ерөөсөө анхны бөгөөл ерөөс нэг л цом гаргасан. Тэгэл тэр ерөөсөө тэр үед анх дуулгачсэн дуунуудаараа л манай жавхлангийн дуулсан дуунууд л голтлол ингээл CD тэр 2005 онд гарсан. Тэгээ 2005 онд яг энтэй зэрэгцээд бас жавхлан маань бас ингээд санаачлаад ер нь бол энэ тоглолтоо бас нэг ингээд төмөө олондоо бас нэг зориулаад дуунуудаа бас нэг сайхан ингээд нэгтгээд нэг хүмүүстэй нэг ингээд толиулсан дээр юм аа. Ингээд энийг бас би ингээд дэмжиэд ингээд зохион байгуулад ингээд хийя гэд. Тэгээ энэ талаас нөгөө ажиллаж байгаа газрын маань дарга одоо ариунаа дарга бас дэмжиэд тэндээс уран бүтээлч одоо нөхдүүд маань бас дэмжиэд энэ тоглолтыг тэгээ би за яг эхлээд би нэг эрдэнэтэй нэг сайхан тэгвэл тоглолт зохион байгуулъя гэд. Тэгээ 2005 онд яг тэр CD маанч гараал тоглолт маанч болоод эрдэнэтэд 2 удаа тоглосон. Яг тэр үед нөгөө эд одоо хийт болж исэн одоо хүмүүсийн сонсох дуртай болж исэн залуучууд яг нэг үе гарч ирсэн залуучууд жавхлангийн үеийн залуучууд баг бүгдээрээ л энэ тоглолтыг дэмжиж тэгээ энэ тоглолтод бол ирж одоо дуу айдуугаа өргөж миний дуунуудыг бас дуулж ингэж тоглолт маань их сайхан болсон шүү дээ. Одоо та сургуулийн захирал хийж байгаа шүү дээ. Уран их шиг гэдэг хөгжмийн төрөлцсөн сургууль. Тэгэхээр одоо хөгжим мужийн коллеж шиг л ийм сургууль манай орон нутагт бий болчиход байна тий. Тэгэхээр та одоо захирал болоод хүн амтан хэр загинж байна? Би ер нь зөөлөн хүн шүү дээ. Зөөлөн хүн шүү дээ гэж хүмүүс намайг бол тэгээ даруун дэндсэн гэдэг шиг даруухнад дэндчээд байна гэд шүүмжилдэг байхгүй юу. Хүмүүсийг би бол загнах айгуу дургу. Одоо манай ажлынхан ч бас боддог байх ер нь нэг тийм ууралж загнажсэн тийм юу бол надад их байдгүй санагдаад. Уурлахаараа тэгвэл та яах вэ? Дуугаа орох уу? Уурлахаар яад юм бол да би одоо. Үгүй юм чи одоо нэг уурлаа шүү. За тий. Ер нь бол дуугаа хорох талдаа шүү би бол тий. Ер нь бол нэг ойлгочихгүй яасан юм те өөрөө ингээд бодчихгүй яасан юм өөрөө ингээд ухаарчихгүй яасан юм болоо одоо би ингэж хилээд одоо тэгээ те энэ хүнд одоо тэгээд очих ч юм уу хэрэг болох ч юм уу гэдэг ч юм уу өөрөө тэгээд ерөнхийдөө тэгэл дуугаа орох талдаа л очдөг шүү дээ ер нь бол гэл ярихаар таны нүд бас аягүй сэргээл тэгж гэнэ Нодлон танай нутгийн 100 жилийн бас очоо юу би нодлон харин очиж чадаагүй тий бас нөгөө маш гоё болоод айгүй гоё болсон байна лээ. Зурагтаар хараад үнэхээр өөрөө ирэхгүй ингээд огшоол яаж хийж яагаад очих байжээ гэдэг ч юм уу тий өөрөө бүр ингээд очих байсан байх шүү гээл ингээд дотроо яг явж чадсан гоо. Бид нэр яг зүгээр нэгдүгээрт бол бас юу яалаа ажил төрлийн бас шаардлага энд байх шаардлага бас байсан. Тий бас нөгөө сургууль соёл маань бас ингээд байгуулагдаад удаагүй ингээд явж байгаа учраас
нөгөө хийх ажлууд нэлээ их өөрөө заавал байх хэрэгтэй болно те. Ингээд орхиод нэг тийш явчих юм бол араар ингээл тим засвар одоо юу гэдэг ийм юм хэрэгтэй боллоо гэж ингээл ер нь бол ажлууд яраараасаа ингээл гарч ирээд идэг л да. Ялангуяа нөгөө сургуулийн нөгөө аж ахуйн ажлууд гэж ярьдэн шүү дээ. Тим ажлууд чинь зуны хугацаанд айгүй хийгддэг. За нэгдүгээрт энэ бас ингээд эндээ бас санаа зовно. Тэгээ хүмүүстэй даатчихвал одоо 100 жилийн болохгүй шүү дээ. Ерөөсөө хүмүүстэй даатгаад явна гэдэг чинь айгүй хэцүү. Ер нь бол бас өөрөө заавалчгүй байж тээж чадахгүй. Ерөөсөө сургуулаа эхлснээс хойшоо ерөөсөө 100 болгон бараг амраагүй. Тэгэл ерөөсөө яалч авахгүй л өөрөө дэрэгдэн байж яг ингээл байнга л нөгөө засвар тогтчлтын ажлаа хурдан хугацаанд сургуулаа ингээд айтайхан гой болгохын тулд ерөөсөө бүх ингээл анхаарлаа хандуулад ингэсэн. За тэгээд 100 жилийн одоо яваагүй харамссан уу? Харамссан шүү дээ. Бүр ерөөсөө яаж хийж байгаа л очих байсан байна. Ямар гоё болоо вэ? Ямар өстой тэр зурагтаар хараад л өстой өөрийн ирэхгүй ингээл огшоол би яг очих байсан байна гээл ингээл дараа нүр айгүй их бодсон. Ямар ч байсан бас тэгэл одоо ирэх жил нутг руугаа бас явна да. Хэдийгээр 100 жил маань өнгөрсөн ч гэсэн нутг руугаа очино. Яваагүй хэр удаж байна? Бид нар ч одоо хамгийн сүүлд 20 онд аав ээжтэйгээ явсан байна. Тэгээ очихороо ингээл ах トゥ нартайгээ тойрол ингээл сайхан ус нуур, хэрэгс нуур, үүрэг нуур гээл сайхан нууруудаа тойрол сайхан нутаг усаараа яваал. Нэг сайхан энерги аваад нэг сайхан ирч хүч аваад ирнэ шүү дээ. Тэгэл нэг уран бүтээлтэй л ирэх бах та тий. Уран бүтээл дэж одоо сэтгэлд юм төрн шүү дээ. Ер нь бол тэгэхээр очиход бол нутаг ус гэдэг бол угаасаа хүний төрж өссөн нутаг ус гэдэг бол одоо хамгийн сайхан хүнд ерөөсөө тэр ирч хүч энерги одоо энерги гэж яриад нь шүү дээ. Тэг хүнд өөрийн ирэхгүй тэр төрсөн одоо нутаг ус гэдэг бол гайхамшигтай сайхан. Нутгийнхаа тухай дуу ер нь танд хэрэг байдیں۔ Би надад нэг яг нутгийнхаа талаар бол яг ингээд яг энэ дуу их одоо яах юм бол байх. Би зүгээр дотроо ганц нэг дуу бол бодож л байсан. Тэгээд одоо илүү их сайхан дуунууд манай одоо хөгжмийн зохиолчд дуучид маань ингээл шинээр гаргаж ирээд ингээл дуулагдаад Бусдын аймгийнхан ч одоо бараг атаархмаар гоё олон дуутай. Увсаас ч одоо манай аймгаас зөндөө олон одоо уран бүтээлч дуучид тий ингээл хөрж байна. Ямар ч гоё бүтээлүүд дуунууд тий хийж байна. Юу бол нэг тийм мундаг одоо юу хүн бол зохиолч мөхөлч хүн бол актер мундаг хүн бол биш шүү дээ. Тэр чинь бол таныг одоо ихэнх эргэн тойрны хүмүүс их даруухан дэндүү даруухан юм аа гэж шүүмжилдэг гэж байна. Тэр харин тэр их буруу. Та дэндүү даруухан байдагтай жоохон шүүмжилттэй ханддаг уу одоо бодохоор яриач нэрэж тийм юм уу гэж боддгоо. Үгүй би тийчээс боддгоо шүү дээ. Хүн би ер нь ийм л байх ёстой л гэж бод. Угаасаа ч өөр байх гэж би чадахгүй юм шиг байл. Дуунуудаа энэ муухай болчлоо, энэ сайхан болчлоо гэж нэг бас ингээд дуунуудаас нэг тэгээд идэгчгүй хүнд яг сонсогдох байдал нь өөр байдаг байж магадгүй. А надад бол миний өөрийн тэр тухайн шүлгэнд зориулж одоо төрсэн аялгаа бол надад бол бүгд л сайхан л санагддээ шүү дээ. Тэгэл айлч дуугаа бол нэг тийм энэ муухай, энэ сайхан гэж би нэг бодоод идэгчгүй. Нэг тэрэнд нэг ачаалагдл өгөөд ингээд идэгчгүй тэгээд та ер нь их өөрийнхоороо ийм амгалан юм шүү. Нэг тийм юм зоохгүй юу? Тий. Тэгээд хүмүүс чинь надыг чинь зарим нэгэл найс нөхчий тий яасан ингээд нөгөө бүтээлийнхээ хойноос явдггүй, яасан өөрийнхөө төлөө явдггүй сонин юм бэ гэж тэгдэх. Тэгээ одоо явна өөрийнхөө төлөө явна гэхээс ч одоо яах ч ёстой юм би нэг тэгээд Тэгээ жоохон даруухан байсандаа харамсдаггүй. Арай л дэндүү даруухан. Арай л өөрийгөө дарчих. Одоо харамсах гэж яхад онгорох нас гэж байж тээ хүнд байдаг юм шиг байна. Хүүхэд байхдаа л нөгөө хүн болгон одоо магтаал те хөө төсөөстэй мундаг тэгэл ингээ гой хөгжим тоглодог гой одоо хүүхэд насндаа ингээл дуу зохиосон гээл тэр үед чинь хүүхдүүд хүртэл хүмүүс хүртэл дууг нь олонний танилцуулаад дуулаал тий ингээл телевизараа дагаар хүртэл ингээл нэвтрүүлэг гэдэг юм уу ярилцлаганд ороод дуунууд нь тэрүүгээр чи ингээл яваал араа дагаар яваал ингээл тий тэгээ хүүхд болгон нөгөө төгсөөч энэ штэ тэр штэ гээл ингээл тий манай төгсөөч энэ штэ тий айгу мондог гээл энэ гээл тэгэл ер нь бол хүүхд байхдаа бас
нэг хэсэг чи бас онгорой зан хөдөлсөн шүү дээ. Ер нь бол тэгээд би тоох гэдэг юм уу те мундаг би айгу мундаг. Ер нь баг миний хэмжээнд одоо хүрх одоо тэр одоо хөгжим тоглох зохиох ийм хүүхд баг байхгүй гээл те. Би ч ер нь суутай. Тий. Тэгэл тийм онгорой нас бол байсан шүү дээ. Даав ээж хүртэл сануулж хэлээл ер нь бол хүнд бол онгорой зам муухай гэдэг тий. Би тоох айгу бүр тэр тусмаа бүр айгу муухай. Ер нь бол яг л одоо тэгээ даруухан байх хэрэгтэй л гэдэг л ийм л хүмүүслэр ингээл хүмүүжсэн. Тэгээд нэг хүүхд байхдаа л тэгж онгоройл тэгэл тэрнээс хойш ер нь хүн бол онгорох дэмий юм байна гэл ойлгоцсон. Дараа нөгөө оюутан болол нөгөө хөгжим багшийн сургуульд хөгжмийн сургуульд ингээл очисон чинь амар том мундаг багш нар те хөгжмийн зохио олчд ингээл том хүмүүс ингээл хичээл заагаал тэр хүмүүсийг хараад одоо бахархаал хүү би өстой юу ч биш юм байна ерөөсөө те юу миний онгорох гэдэг чи ерөөсөө тэндэл байсан юм байна хүүхэд настай байсан юм байна гэл тэгэл тэрнээс хойш ерөөсөө хүмүүсийг маш их хүндлэх ёстой хүнддэх ёстой юм байна. Ингээд мундаг одоо зохиол бүтээл хийсэн мундаг ийм ажиллаж хөдөлмөрлсөн хүмүүс олон байд юм байна гэдэг тийм ингээл юуг ойлголтыг аваад тэрнээс хойш ерөөсөө би бол ерөөсөө юу ч юм байна гэдэг тийм одоо ойлголтоор гэх юм. Тэгэл арай л их юу ч биш юм байна. Тэгэл одоо яг ер нь бол одоо зүгээр ингээд одоо нэг хүмүүс магтаагүй хэрнээ хүмүүс ингээл мундаг гэж хэлээгүй мөртлөөсөө мундаг усууд тий өөрөө ингээл чимээгүй хүн ингээл амьдардаг тийм мундаг усууд бас зөндөл байдаг. Тэгэл тэр хүмүүс ер нь хүн болгон өөр ингэсэн тийм одоо давуу чанартай гэдэг юм уу илүү гоё сайхан одоо тийм чадвартай чанартай хүмүүс ингээ байдаг гэл ингэж ойлгосноос хойш бол тэгэл ер нь хүн болгоныг ер нь хүндэтгэж явах хэрэгтэй юм байна, хүндэлж явах хэрэгтэй юм байна. Би мундаг гэж ер нь огт ер нь бодох бол ер нь огт бодож болохгүй юм байна гэдэг ч юм уу. Тийм бодол аваад тэгэл тэрнээс хойш ер нь нөгөө дэндүү даруухан гэдэг рүү бол явцсан ш дээрээсээ. Ямар ч ажил алба хашиж ирсэн ч гэсэн ямар ч одоо мундаг сайхан үйл хэрэг бүтээсэн ч гэсэн ер нь хүн бол тэгэл нэг тэрийгээ ингээл учиргүй магтаалах бол угаасаа ер нь муухай юм байна. Онцгүй юм байна. Тэгэл бодцсон.